За өнөөдөр бас уламжлалсаар календарьсан үйл явдлаараа өнөөдрийнхөө үйл явдлыг задлж ярина. За үйл явдал маань 1920 оны 5 дугаар сард бодоо тогсоноор Дело хотогтой уулзаж Оросоос тусламж гуйх санал тавьсан байдаг. Таны нөгөө тусгаар тогтнолын товчон за тэгээд энэ цуврал таван ботод энэ тухай нийтлэгдсэн байдаг. Тэгээд энэ дээр Дело хотогтой энэ саналаас татгалцсан гэдэг тийм санаа явж идэг. Тэгээд тэр жалхан цудагт. Тэ энэ хувьсгалчд бол зөвлөлд Оросоос тусламж гуймаар байна. Энийг жалханцад хэлж өгөөч гэж. Дело утагтаас. Тийм Дело утагтыг гуйж байгаа байхгүй. Тэгээд Дело нь жалханцад очиод ийм санаа хэлж байна. Энийг та богдод айлтгаж өгөөч гэж. Тэгсэн жалханц хариуд нь тэгж байгаа. За нэгдүгээрт наадхыгаа нууцлаа. Хятадууд мэдвэл бид нар бүгдөө өвхөн шүү. Тэр дэргэдийн хүмүүст бол хамаагүй итгэж болохгүй штэ. Би орж гуйхад нэг татгалзах шалтгаан байна. Тэгээд чи нэг айзанг нь болоод орж гуй. Тэгээд тун арга болохгүй бол би нэг юм сэдий гэсэн баг. Тэгээд энийг би юутай холбож ойлгож хараад байна гэхлээр 1919 оны 11-р сард жалхан цутагч чинь Бээжинд очиод тэгээд дундад улсын ерөнхийлөгчд бараалгахын хажуугаар Америкийн хэргийг төрөмарх Чарльз Терни гэдэг хүнтэй уулзаж Америкаас тусламж гуйсан байдаг л да. Тэгээд тэрнийхээ хариу хүлээгээд байсан учраас одоо нөгөө богдод ороод Америкаас тусламж гуй би гуйж нэтэргээд ярьсан юм чи гинт нэг өдөр улаан Орос болоод ороод ирэхээр ойлгохдохгүй л гэж бодсон болтой юм харагдаж байгаа. За тэгэхээр үзэгч олон та хүн гадарсан баха. Өнөөдөр гэгцэн түүх подкастаар маань Монгол-Америк харилцаа. За тэгээд ялангуяа 20 дугаар зууны ихээр энэ үйл явц ямар хөө өрөлтөө болсон талаар өнөөдрийн подкаст маань ярина. За тэгэхээр ер нь 20 дугаар зууны ихээр Америкийн нэгдсэн улсын дэлхийд дахины бодлогод ямар байр суурьтай. За ялангуяа ер нь Аз руу ирэх шиг хэдийнээс одоо анх орж эхэлсэн бэ гэдгээс өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэе. Тэгээ Америкийн нэгдсэн улс бол эхлээд өөрөө тэр баруун бүрцгтөө улс шиг улс болох гэж их цаг авсан штэ. Ер нь бол 1860-аад оны үеэс эхлээд Монрогийн доктрин гэж одоо баруун бөмбөрцөгт бол манайх ноёлох ёстой гэсэн доктрин анх гарч эхэлсэн. За тэгээд 1904 онд тэр үед Америкийн ерөнхийлөгч байсан Теодор Рузвельт гэдэг хүн Сан Франциско хотод үг хэлэхдээ одоо энэ 20 дугаар зуун бол номхон талын зуун болно. Тийм учраас энд Америк зонглох гүрэн болох ёстой гэж ингэж үзсэн байгаа. Тэгээд энэ 20 дугаар зууны эхэнд Америкийн сонирхлыг ялангуяа Монголтой холбоотой одоо асуудлаар Америкийн сонирхлыг татсан нэг том зүйл бол энэ үед Азийн хэсэгт асар их төмөр замын төслүүд хэрэгжиж эхэлсэн. 1897-оос 1902 оны хооронд бол энэ Транссибирийн төмөр замаас ингээд доошогоо өмнө зүг рүү төмөр замын шугам бариад энэ Порт Артур харбинаар дайруулад Порт Артур хүртэл шугам барьсан. 1905 оны Орос Японы дайны дараа энэ шугамын голоор нь хоёр хуваагаад Чанчунаас урах шийцэг нь өмнөд Манжуурын төмөр зам гээд Японууд эзэмшдэг. Хойшоо Дорн хятадын төмөр зам гээд Оросууд эзэмшдэг. Ийм болоод хувирчсан баг. Тэгээ энэ хоёрын хооронд энэ Манжийн нутгаар тавих төмөр замын асуудлуудаар их зөрөлдөөн гарч бие бинийгээ хардах сэрдэх маш их ажлууд явагдсан байгаа юм л да. Тэгээ тэр үед энэ Америкийн худалдаачд хамгийн анх одоо бизнесмэнүүд энэ ер нь энэ хоёр ингээ хоёр бинийгээ итгэхгүй хардаж сэрдээд ингээд байгаа учраас энэ дунд нь одоо энийг одоо холбож идэг цэвэр худалдааны сонирхолтой их гүрэн гэдгээр Америк харин энд нь орж болох юм биш үү гэж Америкууд их олон төмөр замын төсөл дээр явсан баг. Үүнээс гадна Монголыг бас түүхийн эдийн хувьд их сонирхолтой шин одоо орон байна. Дижүүц хүзэл яасан байдаг. Энэ Америкийн ерөнхийлөгч сүүлд нь улсаа Herbert Hoover гэж хүн энэ бүр 1890-ад оны нэг үед Английн Buick-Morin гэдэг компани шугамар төмөр зам тавих ажлаар Хятад ирж ажиллаад тэгхтээ хүрээнд ирж
бас энэ уулуурхай төслийн боломж төмөр зам тавих боломжуудыг судлаад явсан баг. Тэр тухай зүгээр энэ Шведийн худалдаачин Ларсны дуртгалд бол энэ Бюкмерен гэдэг компани нь бол Монголд ажиллах төмөр зам барих зөвшөөрөл Манжи хаанаас авч чадаагүй. Тэгээд энэ төсөл боломжгүй болсон гэж. Индиана Джонс гэж кино гэдэг шүү дээ. Тэрний одоо гол дүр болсон Индиана Джонсыг бүр анхны дүр гэдэг нь бол манай нутагт нөгөө аял хийжсэн Рой Чапман Эндрюс гэдэг хүн шүү дээ. Тэгээд тэр хүн чинь энэ Америкт бодлого ингэж тайлбарласан байна. Хаалган юм уу хөх хотоос хүрээ орох төмөр зам барьж болно. Тэгвэл Тэнжин, Бээжин, Хаалган, Өргөө, Хягт гэдэг энэ одоо шинэ маршрут бий болоод энэ нь ингээ Шанхайг дээд үдгттэй холбох юм аа. Тэгээд цаашаа Транссибирийн төмөр зам руу залгаад явж болох юм аа. Ингэх юм бол Лондон орох бараа зорчигч бараа тээвэрлэлтийн хугацааг бол 4 хоногор богиносгоно. Тэгээд энэ хэдэн зууны турш мартагдсан Монгол орны хязгааргүй боломжийг нээж суурших худалдаа арилжаа эрхлэх урд өмнө мэдэгдээгүй болцоог нээх юм а гэж бичижсэн баг. Тэр чинь хэдэн он гэсэн үг? Энэ одоо 1916 онд Монголд Америк нэгдсэн улсын Тэнгисийн департаментын тагнуулаар анх ирсэн юм шүү дээ. Тагнуул ажиллаж ирээд. Тэгээ ирснийхээ дараа алмасны тухай домог сонсоод тэгээ мань хүн чинь тэр үед энэ Метрополитен музейн захирал Осборн гэдэг хүн бол хамгийн анхны хүн бол Монголын говьд үүссэн гэсэн онолтой байсан баг. Тэгээ тэрэн дээр давхиччод ийм юм яриа байна. Ерөөсөө Монгол руу экспедиц зохион байгуулъя. Энэ алмсыг барьж авъя гэдэг. Тэгээд дараа нь 20 онд тэр экспедиц зохион байгуулагдаж ирсэн түүтэй. 20 он руу дараа нь 20 он болоод ирэхээр тэрийг нэлээд задлж ярив. Тэр Херберт Ховер чинь анх Монголд Америкаас анх ирсэн хүн мөн болж таа чинь эсвэл тэрнээс өмнө Америк хүн Монголд иржсэн үү? Нэг нь нэрвэл мэдэгдэх хүн байгаа. За. Тэр 1861 онд энэ одоо манай архивт Түшээ тааны нутгаар аялах зөвшөөрөл авсан гэсэн баримт байгаа. Тэгээ тэрүүний нэрийн бичиг. Нэг тийм хүн хамгийн анхных нь тэр баг. Нэг тийм түүхэн баримтал байгаад байгаа юм байна. Монголд иржсэн. Тэгээд дараа нь одоо Херберт Ховер байгаа. За тэгээд дараа нь эн чинь нөгөө нэг Хятад их тооны буслаг гарахад нөгөө Христосын номлогчд руу довтолж эхэлсэн шүү дээ. Тэгээд энэ одоо Христосын номлогчд нэлээд олон хүмүүс Монголын нутгаар дамжиж зогтсон Европ руу. Тэгээд тэрнээс эхлээд бас Монголын нутагт аялсан Америкчуудын тоо нэмэгдсэн байгаа. Гэхдээ тэрнээс өмнө хоёулаа нөгөө төмөр зам эхлүүлж байгаад хайцсан шүү дээ. Энэ нэг Union Pacific Railroad гэж Америкийн компани эзэн Harriman гэж хүн. Эдвард Harriman үлээ дээ. Энэ хүн юу яасан байгаа? Оросын сангийн сайд Коковцовт санал тавиад энэ дорн хаттын төмөр замыг чи хувьцааг бий худалдаж аваа. Тэгээд дээрэс нь бид нэр өмнөд Манжуурын төмөр замыг хувьцааг худалдаад авчих. Одоо ингэдэг нөгөө Япон Оросын тэр хуваад авсан төмөр зам ба шүү дээ, тий. Тэгээ энийг чинь одоо ашигтай ажиллуулъя гэсэн санал тавиад тэгээд тэр саналын Оросууд ичээ харин боломж юм биш үү. Жохон тийм нейтрал маягийн улс энд орж ирээд дунд нь ингээд зуучлаад яваад байвал бас болох юм байна гэд. Тэгээд тэр үед Японы ерөнхий сайд байж хаад ажиллаа өгөхөд Солонгосын захирагч, амбан захирагчаар ирсэн байсан Ито Хиробуми гэдэг хүнтэй холбоо бариад энэ сэдвэр ярилцаад тэгээ энэ сэдвэр хилцээ хийгээд Харибанд ирсэн баг. Тэгээ Харибанд ирээд галт иргэний буудлын дээр нөгөө Ито Хиробумига тосч исэн чинь яг нүдэн дээр нэг Япон террорист биш Солонгос террорист гүйж ирээд нөгөө Ито Хиробумиг нь алчихсан. Тэгээд төмөр зам хилцээр тас байхгүй болчихгүй. Тэгээд тэрний дараа Филандер Кокс гэдэг энэ Америкийн төрийн нэрийн бичгийн дарга байсан. Энэ шар тэнгисээс амар мөрөн хүртэл тавих төмөр замын төсөл явж байна. Энийг бид санхүүжүүлж оролцъё гэсэн санал Оросын талд тавьсан. Тэгээ Оросууд бол энэ саналыг чи хүлээж авахгүй. Харин хаалган гүрээ Хягтын төмөр замын асуудалд та нар оролцсон санал зөрүүлээд тавьсан байна. Энэ одоо тэр байтугай энэ төмөр замын маршрутыг тогтоох гээд
Оросын экспедиц Монголд 1910 онд төлөө ажилласан байдгийг. Энэ экспедицийн орчуулагчаар Элбэг Доржирин чинь явсан байна. Энэ экспедицийн газарчаар нь Солин Данз явсан байна. Энэ хоёр хүн чинь тэр экспедиц дээр анх танилцсан хоёр байхгүй. Ийм бас сонирхолтой үйл явдлууд болсон. Тэгээд энэ ингээд хилцээ хийгдээ төмөр замын маршрут заршуудаа судалж ирсэн чинь Хятад цагаагчин гах ажлын хувьсгал эхлээд 1911 он болоод ингээд Манжийн хааны төр нураад бид олноо өргөгдсөн Монгол улсаа зарлаад гисгтээ ийм улс төрийн тэмцэл бужигнаа явцсан байгаа юм л да. За таны ярьсан тэр хяагт хүртэлх дэмжээнээс хүртэлх зам чинь яг одоо Монголын ачаа тээврийн 80% гүйцэтгэж байгаа зам мөн байх нь. Тий. Тэн дээр Америкийн нэгдсэн улсын сонирхол бүр 100 гаруй жилийн өмнө сонирхож ирсэн байна. Тий. Тэгтээ энэ замыг барьсан ба одоо ашиглаж байгаа нөхцөл байдал чинь тухайхоос бас нэлээд өөр байдалтай. Өөрөөсөн байна. Энэ замыг чинь 2 дугаар дайны дараа нөгөө Власовын улсны зэргүүдээр бариулсан шүү дээ. Тийм учраас энэ чинь Монгол Оросын хамтарсан төмөр зам гэж явдаг. Яг нь ер нь тэгэл 11 21 оноос хойш энэ ерөнхийдөө энэ төслүүд орхигдоод дэлхийн 1-р дайн болоод юу яасны чинь төмөр зам тий ийм асуудлууд үүсэт явцсан юм лээ л дээ. Бас нэг төмөр зам гэдэг нь тэр Зүүн Хойд Азийн төмөр зам гэдэг таны түрүүн цогоос ярьж байгаа тэр төмөр зам юм баг. Тэр нь тэр Чинчоо айгууны төмөр замын төсөл гэж бас нэг яригдсэн. Энд бас Америк нэгдсэн улсын сонирхол. Тэр чинь нөгөө шар тэнгисээс амар мөрөн хүртэлгээ тэрийг хийж байгаа Чинчоо айгууны төмөр зам гэдэг нь. Тэр Зүүн Хойд Азийн төмөр замын төсөл гэдэг нь одоо яг энэ харбинаар дайраад Порт Артур ортол энэ чинь Оросын үндсэндээ хөлддөггүй цорын ганц далайн бомб барьсан байхгүй. Владивосток ч өвлөлдөж шнэ. Тийм болохоор зэрэг тэгээ хар далайн болохоор мухарт тэгээ наадталт нь босоорой хоолой дээр нэг хэдэн сая их буу тавьсан байхад бол Оросын флот тэр бүр гарч чадахгүй ийм л нөхцөл байдалтай байсан байхгүй. Тийм учраас явсан. Тэгээд энэ үед Америкийн бодол болоход нөлөөсөн нэг том үйл явдал болж байгаа. Юу юм бэ гэхлээр дэлхийн 1-р дайнд өгч ийнэ гэдэг би тэгсэн шүү дээ. Тэгээд дэлхийн 1-р дайнд өгөхөд ирэхээр Европч хоёр өгчж штэ. Дөрвөн хевсэл гээд тэнхилгийн хевсэлж гэж нэрлэдэг Герман, одоо Итали, Австри-Унгар гэдэг. Нөгөө талд нь Англи, Франц, хаант Орос. Тэгээд Америк бас тэр хевсэл татагтаа орцсон. Ингээ ирэхээр зэрэг ерөнхийдөө дэлхийн 1-р дайнд дуустал Америкийн ерөнхийдөө баримтлсан байр суурь нь бол одоо Антанте хевслийн байр суурийг баримтлсан байна. Тэр Антанте хевслээс гаргасан нэг том шийдвэр бол цөмөрөө одоо дэлхийд дээр байгаа нөлөөний бүсийг хувааж авъя. Энээс бол зодтолж жагаад нөгөө дэлхийн том дан Европт тэгтгэхэд нэг мэдсэн чинь харин өөр эвлэрхийн аргагүй болсон байж магадгүй мөгөөд. Тэгээ энэ ч одоо 1907 онд эхлээд Англи Орос хоёр гэрээ байгуулад Төвд Перст нөлөөний бүсийг хувааж авч байгаа. Дараа нь 1907 онд Орос Япон хоёр бас гэрээ байгуулад Манжуурт нөлөөний бүсийг хувааж авч байгаа. За гадаад Монголыг Оросын нөлөөний бүс гэж Япон хүлээн зөвшөөрч байгаа юм. За 10-12 оны гэрээгээр бол өвөр Монгол Манжуурт дахь бүсээ харилцсан тохирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ Манжиг хуваах цаатоноос болж хоорондоо дайнд орж болохгүй шүү гэдэг. Энэ тухай бас нэг дугаар тачиг дээр Ифаск тодорхой ярьсан та. Тэгээд энэ монголчин нөгөө Манжийн нэг хэсэг гэж тооцогдож байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг Монголын асуудал нөгөөдөл чинь болгоомжтой хандаад нэгдүгээрт Манжиг хувааж болохгүй гэдэг тохиролцоотой. Хоёрдугаарт Манж бол Оросын нөлөөний бүс. Тэгэхээр тэнд одоо ингээд Англи, Франц, Америк ч юм уу хамаагүй сонирхол илэрхийлж болохгүй гэдэг нэг ийм хязгаарлалт үүсчихсэн. Ийм үе байгаа. Энэ 18 он дэлхийн 1-р дайнд дуусаад Антанте хевслийн ач холбогдол байхгүй болтол энэ бодлого нөлөөлөд яваад байсан байхгүй. Америкийн нэгдсэн улсын Монгол дахь сонирхол эрхшгийг яг хизээнээс бодит эрхшгийг хизээнээс эхэлсэн хизээнээс дууссан тийм хоорондоо ялгаа зөрүүтэй үйлчлэл байгаа юу? Яг ер нь бол нэг 3-4 ч хувааж үзмээр байгаа. Сүүлийн 100 жилиг. Нэг нь одоо ингээд энэ 18 он хүртэл Антанте хевслийн хүрээнд баримталж байсан бодлого. Тийм ээ? Тэгэхээр энэ
Монгол бол манжины хэсэг учраас бид нэр тэгээд энэ Оросын нөлөөний бүс учраас бид нар ийшээ орохгүй. Ер нь Оросын ч их болгоомжтой хандсан ч гэдэг юм. За 18 оноос эхлээд нөгөө дэлхийн 1-р дайнд дуусаад Антантын хэвсэл байхгүй болсон. Тэгэхдээ Японы нөлөө эрс ихсэд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө номхон талд том гүрэн байна гэдэг Америкчин бодлогоо зарлалчлаа шүү дээ. Тэгэхээр нэг өрсөлдөгч баг гол өрсөлдөгч нь Япон болоод өрчиж байгаа. Тэгээ энэ Японууд ер нь энэ Монгол Зонголд ямар нөлөө үзүүлээд байна гэд итгэвчиж эхэлж байгаа. Америкчууд маань. За тэгээд дараа нь 18-аас ерөнхийдөө 28 он хүртэл энэ нөгөө Японтой өрсөлдөж бас идэвхтэй харилцаа байгуулах гэж оролдож янз бүрээр болж исэн үе бид нэр харамсалтай нь 28 оноос нөгөө Монголд зүүнтнүүд засгийн эрхэнд гараад тэгээд бүх гадаадын худалдааны бүсүүдийг өгөөд явуулаад бүх харилцаа контакт тасраад ингээд за тэгээд Америктэй хувилсан гэдгээр бодог 1922 он цаа зарвцсан. Тэгээ энэс хойш ингээд харилцаа тогтоогдохгүй нэг хэсэг явж байгаа. Та сая 2 үе ирчүү. 2 үе. За дахиад таны дэвшүүлж байгаагаар дахиад дараагийн 2 үе нь хаана? Ер нь бол 60-аад оны дунд хүртэл. За ер нь харилцаа холбоо бараг байхгүй. Үе таарч байгаа. Энэ дээр бас нэг оролдлогууд ганц хоёр оролдлогууд байгаа боловч ер нь идэвхтэй харилцаа тогтоогдож чадахгүй яваад байгаа. Тэгээд 60-аад оноос эхлээд хоёр талын сонирхол мэдгэдэгхүйц нэмэгдээд хоорондоо харилцаа тогтоох. Ялангуяа манайх нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр 1961 онд элсэж орсноос хойш Америктэй харилцаа тогтоох янз бүрийн оролдлогууд хийж ирсэн. За энийг 1987 он хүртэл бол одоо зөвлөлбөт улс таслан зогсоож ирсэн. Энэ нэг юм уу яг. За тэгээд 87 оноос хойш харилцаа тогтооход явцсан үе гэж хэлж болно. Өвчлөөр нь өнөөдөр нэвтрүүлгээ хийнэ гэвэл бас дуусахгүй л яриа болох байх та. Тэгээд вийл загнуулаад дуусдаг учраас. Хоёулаа юу гэж болно л та. 20 дугаар зууны ихээр л явцсан дээр юм шиг. 20 дугаар зууны ихээрээ яваад нөгөөх нь өөр дугаарыг бас хийж болно. Тий. Монголоос Америкийн нэгдсэн улсыг сонирхол бас хизэнээс ихтэй бод сонирхол хизэнээс ихтэй бас хизээ дуусан гэж хэлж болохгүй байх л та. Бас яаж ангилмаар юм бас сайн дөрөв ангилтад давхцсан эсвэл ари өөр ялгаатай. Ер нь давхцсан шүү. За. Өөрөөр хэлбэл ер нь 1918 он хүртэл бол өрөндийн орнуудтай харилцаа тогтоох гэдэг хүрээнд дотор Америк яваад байгаа. Нэг тэгээд Америкийг онцгойлоод байсан байхгүй. Тэгээд харилцаа тогтоо яваагаал загтал өгтөө Англи, Франц, Герман, Америк, Бельги гэл өгөө өвчдөг. Нөгөөдөл нь болохоор дахиад нөгөө Антантын бодлогоо бариад дахиад юугаа бариад германуудыг бол Оросууд хаасан. Манай тайсан улстай та нар ингэхгүй шүү гэдэг. Ингэж хязгаарлалтууд байсан учраас ерөнхийдөө болгоомжтой харьцаад ингэж яваад байсан. Манайхан тэгээд 18 оноос хойш ер нь бол улс чинь Америк юм байна гэдэг байр суурин дээр ирж байгаа. Тэр юутай холбоотой гэхэлэр дэлхийн 1-р дайнд дуусаад тэгээд Версалийн англи тайвны баг хурал гэж болсон шүү дээ. Дайны дараах харилцааг зохицуулах асуудлаар. Тэгээд тэр баг хурал дээр бол Америкийн ерөнхийлөгч Вудро Вилсон 14 зүйлд одоо санаачлах гэж гаргаж тавьсан. Тэр санаачлагын нэг зүйл нь бол колонийн даралт байгаа улс орнуудын хувь зээг тухайн улс орны ард түмнүүдийн саналыг харгалзан шийдэх гэдэг өгүүлбэр орсон баг. Тэгээ энийг нь тэр үед хүрээнд байсан Оросын консулын газар ажиллаж исэн болтой Волосевич гэдэг нэг Польш нөхөр сайн хаан намнан сүрэн танилцуулаад бид нар одоо энэ зарчмыг ашиглаж Польш улс тусгаар тогтнох гэж байна. Гэт та нар сонирхох хэрэгтэй. Тэгээ тэр үеэс эхлээд манайхан Америктэй идэвхтэй одоо харилцаа тогтоох оролдлогууд хийж байсан харагдаад их идэвхтэй. Тэгээд ер нь бодог цаацлагдтал ер нь 22 он хүртэл бол их идэвхтэй загтал харилцаа явуулаад манайхан бүр хятадтай харилцаа хийх болох зуужилж өгөөч гэдэг ардын засгийн үед ийм саналууд тавиад байсан. Тэгээ бодог бодулснаас хойш бол улс төрийн санал санаачтайг зогссон. Эдийн засгийн бол харилцааг идэвхтэй яваад исэн хэвээр байсан. Тэгээ 28 онд эдийн Америкийн бүс компаниудагч Монгол улс
хөөж гаргаал тэгэл үндсэндээ зогссон л доо. За ингийн 1911-с 22 он гэхээр нэг 10 жилийн хугацааны нэлээд өрнөлтөө үйл явдал аль талаасаа санаачлагтай, ялангуяа Монголын талаас нэлээд санаачлагтай хандж ирсэн. Тэгэхээр 11 онд тусгаар тогтнолоод зарлах үйл явцаас өмнө Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк Таймс сонд монголчуудын тусгаар тогтнолын талаар мэдээ гарч ирсэн гэх тэр их сонирхолтой юм л да. Та тэндээс задлж ярил. Тэгээ бид ч одоо 11 оны 12 сарын 29-нд одоо олноо өргөгдсөн Монгол улсаа зарласан. Тэгэхэд бүр 12 сарын 4-нд Нью-Йорк Таймс сонины дугаард Монголын нийслэлийн тусгаар тогтнолоо зарлж байна гэсэн тийм мэдээ гарсан байна. Тэгэхээр зэрэг ер нь Америкчууд бол Монголд болж байгаа үйл явдлуудыг маш сайн одоо мэдээлэлтэй судалж ийсэн гэдг нь харагдаад байна. Тэгээ тэр үед энэ Бээжин суугаа Америк элчисэдийн яамнаас төвдөө явуулсан илтгэх хуудсандаа бол энэ Оросууд стратегийн ач холбогдолтой яг түрээний төмөр замыг байгуулахын тулд энэ Монголын тусгаар тогтнолыг дэмжиж байна гэсэн ийм дүгнэлт хийж явуулсан байна. Ягаад ч юм тэгэл төмөр зам л орж ирээд байгаа байхгүй энэ дээр. Тийм учраас тэгээд энд нэг их сайн юм бэ. Энэ Америкийн төвд судлалыг юу яасан үндэслсэн гэж үздэг энэ Бээжин сууж байсан Америк элчин сайд Уильям Рокхилл гэж хүн байсан. Энэ хүн 13 оны эцсээр хүрээнд ирсэн баг. Яг тэр үед бол манайхан Османы эзэнт улсад элчин сайдаар суужгаад тэр ажлаа дуусгаад тэгээд Америкийн Азийн нийгэмлэгийн шугамар одоо хувийн аялал хийсэн гэдэг тийм одоо албан ёсны тайлбар нь тийм. Тэгсэн мөртөө нөө жишээлхэд Сайны хаан намнын сүрэн тэр үед Петербургт ажиллаж исэн. Мань хүн хүрээрөө захилгаа явуулсан байгаа. Энэ хүнийг маш их сайн анхаараарай. Зах ёсны хүндэтгэл үзүүлэлэр гэдэг. Тэгэхээр намнын сүрэн Сайны хаантай Америкийн талаас ямар нэгэн холбоо тогтоосон байна. Эсвэл Петербургт очсон байсан Рокхилл тэр хоёр нь уулзаар уулзсан байж магадгүй. Тааж баримтнаалга. Хоёрдугаарт энэ нөхрийг хүрээнд ирснийхэн дараа хүрээнд байсан Оросын консул Миллер тэр хүнтэй хоол идэд төвдөө юу тэм мэдээлэл явуулахдаа энэ хүнийг ер нь Америкийн засгийн газрын хүсэлтээр энэ хүн хүрээнд ирсэн байна. Тийм сэтгэл надад төрлөө гэж явуулсан байна. Тэгэхээр энэ хүн болов ямар ч байсан ер нь энэ хүрээнд юу болоод байна. Тэрийг нүдээр үзье, өмнөлт өгмөлт хий гэж ингэж ирсэн хүн болж таараад. Монголчууд бол ерөөсөө юу яасан штэ. Хамгийн эхлээд тусгаар улсаа зарлчаад 12 оноос эхлээл нот бичиг илгээгээд эхэлж байгаа. Харилцаа тогтооё гэд. Эхлээд харбинд байгаа консулын газруудаар дамжуулж нот бичиг гаргасан өргөсөн байдаг. Дараа нь Чивэн хаанд дурж одоо тэр Петербургт айлчлахдаа хэд хэдэн улсын элчин сайдын яамд хандаж уулзъя гэдэг санал тавиад гадаад хэргийн сайд гэсэн үг шүү дээ, тий. Харамсалтай бүгд уулзаагүй. Герман нь уулзъя гэсэн чинь Оросууд та нар болоорой хөө гэсээр уулзуулаагүй. Ийм юм харагдаж байгаа. Дараа нь намнын сүрэн ерөнхий сайдын айлчлалын үеэр бас элчин сайд нарт хандаж уулзъя гэдэг хүсэл тавьсан байгаа. Тэгээд энэ одоо Америкийн хэргийг төр хамаарж исэн Вилсон гэдэг хүнийг төрийн департаментад уламжлалсан. Тэгээд уулзахаас татгалзсан байна. Энэ бол нөгөө антанты бодлого бол бариад байгаа байхгүй Оросын юунд яахгүй гэдэг. Ийм тэгээд дараа нь энэ чинь дараагийнх нь үе шат бол нөгөө Хягтын 3 улсын хилцээр. Хягтын 3 улсын хилцээр болоод дуусахад бол Америкууд тэрийг үнэлэхдээ энэ Монголын тодорхойгүй статусыг тодорхойлж өгсөн хилцээ боллоо гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл одоо ингээд өөрөө тусгаар тогтнолоо зарлцсан хинч тэрийг хөлөөнд зөвшөөрөөгүй. Тэгээд тусгаар юм уу биш юм уу? Шинэ байгуулагдсан хятад улсын нэг хэсэг юм уу биш юм уу? Тэр нь тодорхой биш байсан бол одоо энэ дундад иргэн улсын сүзрийн эрхийн дор байгаа автономт эрх бүхий улс юм байна. Тэгээд Орос хятад хоёр нь бол Монголын дотоод эрхт нь бол оролцохгүй гэдэг зарчим тунгалж байгаа юм байна гэж ингэж үзсэн байгаа. Өөрөөр хэлбэл бас ойлгомжгүй байдал нь бол нэг тийм ойлгомжтой болж байгаа юм байна гэд. Тэгээ тэр үеэс эхлээд ерөнхийдөө
Америкууд бас жоохон ингээд юу магнуулууд нь ирж эхэлж штэ нөгөө Рой Чапман Андрюс чинь хүрээнд ирээд тэр одоо юу хийж явсан ямар мэдээ өгсөн одоо тэрийг бол би олж үзээгүй. Тэгтээ ямар ч байсан гэсэн тагнуулуудаа бол явуулаад байна штэ. Түрүүнд дурдсан нөгөө Вудро Уилсоны 14 зүйл төлөвлөгөө чинь монголчуудад их нааштай сонсогдож байгаа боловч таны ном дээр үзүүлээд байгаа юм. Хэрэг дээр Вудро Уилсон бол яг эсрэг байр суурьтай Монголын тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай байсан гэдэг. Энэ тухайд энэ Америк дэлгэцээр ажиллаж исэн 10 дангийн болдгоон бичсэн Монголын тусгаар тогтнол Америк нэгдсэн улс гэж нэг ном бий л дээ. Тэр бол бас их чухал баримтуудыг олж хийсэн ном байлээ. Тэн дээр болд сайд бол юу гэсэн дүгнэлт гаргасан бэ гэхлээр энэ Оросууд ингэж Монголыг тусгаар улс болгоход тусалж байгаа нь алдаа гэж Вудро Уилсоны хэлсэн үг бол Америк нэг тийм алдаа малдаа гэж үзсэнтэй биш. Америкийн дотоодод энэ асуудлаар янз янзын байр суурьтай байсан учраас ингэж одоо байр суурьаа илэрхийлсэн байна гэж ингэж үзсэн баг. Тэгээд энэ Вудро Уилсоны мэдгдлийн дараа монголчууд энэ ч юу нэг шин сайн үзэл баримталтай улс байна, их гүрэн байна. Ийшээ чинь ханддаг хэрэггээд итгэвчиж эхэлсэн байгаа юм л да. Тийм учраас энэ 19 онд хүрээнд нэг ирсэн 2 Америк худалдаачин энэ Жалхан сутагт Дамдын Базар Сайны хаан Намнан сүрэн 2 хүндэтгэж зоог өгөөд энэ үедээ 2 орны хооронд худалдааны харилцаа тогтоомоор байна. Та нар энд пүүс компани нэг чинь гэсэн тийм саналууд хэлсэн байгаа. Тэгэхээр энийг Бээжин дэх Америк элчисэд ямны худалдааны атташе Ферин гэж хүн энэ ер нь нийслэл хүрээнд консулын газар нээе гэд. Тэгээд монголчууд арьсны үзлийн хувьд Америкчуудад нөхөрсөг ханддаг юм байна. Орос ба Японоос имээдэг болох нь илэрхий байна. Тэд Америкаас дэндүү хол учир өөрсдийг нь сонирхгүй байх гэж боддог юм байна. Хэрвээ Америк өргөнд консултай болвол улс төр худалдаа харилцааны хувьд ихээхэн нөлөө үзүүлэх бөгөөд энэ сайхан орны хөгжилд тустай байх болно гэж ийм санал төвдөө тавьсан байгаа. Тэгээд энийг нь үндэслээд бас элчин сайд нь энэ ер нь энэ хаалганд юм уу хүрээнд консулын газар нээ гэсэн санал цаашаага төв рүүгээ тавьж барьж исэн харагдаад байгаа. Тэгээд энэ бас их сони юм харагдаад байдгийг худалдаачд нь ирээд эхэлж байгаа. Тэгээд энэ үед бол ялангуяа ангийн арьсны худалдаа бол их сайн явж исэн. Америкт одоо 20 он гэдэг чи одоо эд нөгөө арьс үсээр хангардаг модтой үе байлаа шүү дээ. Өөрийнхөө баруун бөмбөрцөгт байгаа хамаг булгам хинжээ хятад тусчихсан. Тэгээд Оросоос Монголоос авах сонирхолтой. Орос иргэний дайнд орцсон. Тэнд арьсны үсний худалдаа ихэд их төвөгтэй. Монгол бол хэдийгээр ингээд сонирн байдалтай байгаад байгаа ч гэсэн яг Монголын нутаг дээр байлдааны үйл ажиллагаа явахгүй байгаа учраас Монголд ингэж их идэвхтэй худалдааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн баг. За тэгээд шүүжэн хүрээнд ороод ирж байгаа юм да. Тэгээд дараагийн үйл явдал. Та шууд бүр 19 он луусарчээ. Хоёлаа за чи тэгээд яах. Энд чинь Вудро Уилсон чи 18 оны санал штэ. Тийм ийм байна л да. Одоо ингээд албан ёсоор манахаас ингээд Америктай харилцаа тогтоох гээд янз бүрийн орлого 11 оноос хойш хийсэн байна. Тэгээд таны хэлж байгаа харамсалтай Америкууд хариу өгөөгээд ерөөс бүгдэнд нь хариу өгөөгүй л байгаа л ханлуу үгээрсэн юм шиг л болоод ээжээ дээ. Өөрснөө тэгтээ их идэвхтэй судалгааны ажлууд хийж эхэлсэн харагдав. Америкууд. Тий. Тэр худалдааны хүмүүсээр дамжуулаад тэгээд тэр Рой Чапман Андрюс тагнуулын ажил хийж ирээд энэ гэдэг судалгааны ажлууд бол Америкууд их идэвхтэй хийж исэн баг. Тэгэхдээ Монголын талаар явуулах Америкийн бодлого тэр үед нөгөө Хятадтай холбоотойгоор бас Оросоос гадна Хятадтай холбоотойгоор бас их төвөгтэй байдалд орж байгаа байхгүй. Энэ чинь тэр хаант Оросын гадаад хэргийн сайд Сазоновын манайханд хэлсэн үгнээс их ойлгомжтой байдаг. Гадаад их гүрнүүд Хятадыг хүлэн зөвшөөрөөгүй байхад та нар бити яарчгүй гэдэг. Хятадыг хүлэн зөвшөөрөөгүй та нарыг юу гэж хүлэн зөвшөөрдөг гэж.
Тэгээ нөгөө хятад ч өөрийнхөө ойлгомжгүй байгаад байсан. Надад юм зөвшөөрөх юм уу, зөвшөөрөхгүй юм уу? За зөвшөөрөх гэхлээр хэний зөвшөөрөх юм тэр ч одоо баган цэргийн эрхтнүүдэд илжлээд засгийн эрх бариад байгаа шүү дээ, тий. А хоёрдугаар тэр засгийн эрхэнд ээлжилж ороод байгаа цэргийн эрхтнүүд чинь янз янзын улсын нөлөө нэг. Одоо энэ шүүшүүжаан хүрээнд орж ирэх үеийн хятад иргэсээ Дончиро гэдэг бол анхуу бүлэг гэдэг нь Японд төгссөн офицерууд болсон. Тэгэхээр Америкч энэ Японы нөлөө байна гэж хараад байна шүү дээ, тий. Гэдэг ч юм уу. Зарим нь Герман төгссөн, зарим нь Англи төгссөн офицерууд. Тэгээ хэний нөлөөний шүүрхийн. Тэгээ тэрийг тодорхойлж амжаагүй жиж Монгол гэхээр эдгээр эрттэй байгаа. А манайхан болохоор эдгээр чи их сайхан санаа дэвшүүлсэн хүмүүс байна. Энүүгээрээ биднийг дэмжиж туслаач гэдэг. Ингээд энэ Дэлгэн утгатын дуртгалд байдгийн. Энэ ер нь 19 оны энэ бодлон болоод эхэлсний дараа Жалхан цэгийн тэргүүтээ гэгээд ноёд төшмөл нар сэм хуралдан зөвлөлдөж гагцхүү Америк улс баян хүчрхэг буурайг тэтгэх дуртай гэж алдарсны дээр Америк улсаас үг гарваас Хятадын засгийн газар эрхвиш гээхгүй хэмээх тул тэр улсаас тусламж ирдэхээр тогтож богдод айлтгсанд богд ихээр зөвшөрч Жалхан цэгийн төлөөлөгчөөр томилж дааж унтанд богдын хувьас тал бэлэг хүргэх нэрийдлэр Бээжинд очиж Хятадын засгийн газар монголчуудыг амар тайван байлгах явдыг илтгэхийн хажуугаар Америк улсын их түвшмэл сайдууд руугаа уулзаж тусламж гуйхаар энэ худалдааны гэрийн 8-ны хүн Ларсон руугаа ялцсаж түүний тэргээр явлаа гэж энэ 19 оны эцсээр шүүшүүжааны сэрэг хүрээнд орж ирж байхад явж байгаа хүн баггүй. Тэгээд тэр нөгөө Чарльз Тэни гэдэг хүнтэй уулзаж хүсэлтээ илэрхийлсэн гэд би эхэнд нь ярьсан шүү дээ, тий. Энэ чинь нөгөө цааталт нь манайхны баримтлаад байгаа бодлого нь байхгүй. За ер нь явж л энэ Америк гэдэг улсын үгийг наадуулан сонсох юм байна. Энэ Оросч иргэнийдээ болцсон. Айгүй бол Оросыг тоохгүй гэдгийг бид нар ойлгож байна шүү дээ, тий. 14 оны 2 дугаар сард Монголын засгийн газраас бас Америкийн хэцүү улс хандаад албан ёсоор нэг таатай биш байх. Гэхдээ хариу авсан юм шүү. Хэзээ? 14 онд хандсан. Гэхдээ хариу аваагүй хаа. Би авсан юм санахгүй. Би бол хариу авсан гэж ойлгосон байх юм. Тийм үү. Тэгж юу бичигдсэн байна уу те? Манайх хариу өгөөгүй шиг л санагдах юм. Тийм үү. За би хараадах юм. Энэ чинь юу байсан бэхгүй? Тэр бичигт нь Америкийн тал Монголын статус тодорхойгүй байна. Тийм учраас хариу өгөх шаардлагагүй. Гэхдээ энийг ямархуу байдлаар одоо ямархуу хэлбэрээр илэрхийлэх гэдэг Хятадын талтай зөвлөлд гэж энэ хэлцлүүд хаана юу гэж байгаа зүйл юм? Энэ Бээжинд энэ ч нөгөө төрийн нэрийн бичиг нь Бээжингийн элч сайдын яманда өргөх гэж байгаа байхгүй. Монголын талд бол татгалцсан хариу өгөх хэрэгтэй. Гэхдээ ямар хэлбэрээр энийг яг үгдээ Хятадын талтай зөвлөлдөө гэж. Тийм болохоор энэ хариу өгөөгүй л гэж үзсэн л дээ. За 18 онд Намын сүрэн сайд Америкийн худалдаачтай суулж төрөд орцсон. Тий. Тэгээд бүр зөвлөхөөр томилсон юм шүү. Монголын засгийн газарт. Тэр зөвлөгч нь жоохон сүлд. За 20-д 19 он билүү? 18 он ч юм уу. Энэ Бээжинд дэх Америкийн нэгдсэн улсын элч сайдын яамны цэргийн атташагийн ажилтан Гуптил гэж нөхөр худалдаачны дүрээр Монголд ирсэн байгаа. Тагнуул байна шүү дээ цэргийн атташагийн хүн гэдэг чинь. Тэгээд Намын сүрэн ерөнхий сайдтай уулзаад Намын сүрэн ерөнхий сайд ирж ямар тагнуул гэж мэдэхгүй юм чинь. Үгүй ер нь миний зөвлөх болчих гээд зөвлөхөр томилчихсан тийм тохиолдол бол бий л дээ. Тэгээ юу зөвлөх үү? Тийм уцтай харилцаа зөвлөгөө өгөх юм байд юм уу? Гэхдээ цаашаагаад энэ хүн чинь нөгөө Евро Америкийн талтай харилцуулах суугуулгаж ашиглах гэж хөрхөө тэр хүн чинь оролдоод байна шүү дээ. Тэгээ энэ Гуптил чинь бүр борооны хүрээг эзэлтэл байсан хүн шүү. Хүрээнд байгаадсэн. За. Удаан суурин тагнуул л та. Тэгэхээр чинь нэг жил 2 жил болсон юм шүү. 1 жил ч болов юм уу? Таны жил гаруй болов яг борон чинь 20 оны
юу штэ 10 сард эхэлж довтлсон штэ. Тэгээд дараа нь 21 оны 2 сард яг 2 дахь удаа довтолж иж хүрээ хийсэн. Тэгэхээр бараг 2 жил болсон байхгүй энэ хүн бол. Тэгэхээр чи 18 он гэж тооцох зүг байх хэвээр 19 Тийм байна. Тийм. Гиснээс бүр Оросууд орж ирэхээс өмнө Монголын засгийн газарт Америкийн зөвлөх байсан юм шүү. Тийм. Оросын зөвлөгөөч бас байсан шүү дээ. Тэр үедөө нэрээ цэргийн зөвлөгөөд байгаа нь шүү дээ. Цэргийн зөвлөгөөд байсан. Тийм. Одоо Цэвэн Жамсрана гэж Оросын иргэн гэж үтсэн юм шүү дээ. Харьцангуй. Манай тийм манай өнцгөөг үзэлтэн боловч. Тиймэрхүү юмнууд бол байсан л та. За тэгээд Монголд анх тагнуулын зорилгоор Эндрюс орж ирсэн байгаа нэ. Тий 16 онд. 16 онд орж ирсэн. Дараа нь 20 онд экспедицгээд орж ирж байгаа юм л да. Гол нь гэхдээ энд бас нэг юм хэлэх хэрэгтэй. Шүүшүүжэн ирээд Монголын автоном төрийг татан буулгачлаа шүү дээ, тий. Тэгээд татан буулгацсан чинь нөгөө Колчакын засгийн газрын Оросууд байгаа шүү дээ. Одоо өөрснийгөө Оросын албан ёсны хууль ёсны засгийн газар гэж үздэг хүмүүс. Тэд нар чинь Америк, Англи, Францд хандаад та нарын энэ хятадуудад эсэргүүцэл үзүүлэгч эдгэр чи хактинг гэрээ зөрчөөд Монгол цэрэг оруулчлаа штэ гэсэн баг. Тэгсэн Америкийн тал болохоор зэрэг тэгээд та нар өмнө нь тэр 13 оны гэрээ 15 оны гэрээ бидэрт ерөөсөө тэр тухай гоогч юу ч яриаггүй штэ. Тийм болохоор бид нар энэ дээр нь үнэлж дүгнэх болцоо алгүй штэ. Мэдээлэл алга байна гэдэг эсэргүүцэл илэрхийлэхээс татгалцсан баг. Тэгвэл тэр үеийн Америкийн мэдээллүүдийг одоо болдгоо ном энэ дээрээс уншаад харахад бол ийм харагдаад байгаа юм аа. Энэ монголчууд яагаад эсэргүүцэл үзүүлээг юм гэдэгт нь гайхаад байгаа Америкууд. Шүүшүүж яны зэрэг орж ирэх. Одоо ингээл байлдаал Америк болох байх гэж бодсон чинь юу ч болоогүй гар үсэг зураад буудагчж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Хоёрдугаарт Америкууд энэ үеэс эхлэж жоохон сонирхоод эхэлж байгаа нь энэ нөгөө шүүшүүж ан чи анхуу бүлгийн хүн шүү дээ. Японы талыг дэмжсэн офицеруудын төлөөлөл явж байгаа. Тэгэхээр энэ Японуудын гар хишээ шуургаад байна гэж Америкууд харж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас ер нь энэ хүрээнд ер нь юу болоод байна, яах гээд байна гэдгийг сонирхож эхэлсэн юм харагдаад байгаа. Тэгээд өмнө нь нөгөө жалхан цутгач чинь яг энэ үед Бээжин тавих гэж ирээд Америкийн хэргийг түр хамаарч туслаач гэсэн бүсэлд өгсөн. Тэгээ яг яхаа бас сайн мэдэхгүй тэ ийм нөхцөл байдалтай болчихсон үе харагдаад байгаа юм л да. Эндрюс анх 16 онд ирсэн түрүүн тань хэлээд байгаа чинь тэгж орж ирээд мэдээлэл Америк засгийн газарт юу гэсэн тодорхойгүй байх нь шүү дээ. Би бол юм олж уншаагүй. Тий. Зүгээр энэ юунаас тодорхой байдгийг гэхлээр Эндрюсийн авгаан найзтай цэцэлтэй бичсэн байт. Манай нөхөр ингээд тагнуулын ажлаар тийш яваад ирсэн гэдэг. Тэгээд тэр чинь жоохон асуудал болоод тэгэд нууцаад төрүүлж болохгүй шүү дээ. Тэгээд мань юм тэр тагнуул магнуулын ажлаа өгсөн юм шиг. Тэгтээ харин гой мэрэгэн санаанууд төрөөд ерөөсөө ийшээ чи экспедиц хүн байгуулъя гэдэг. Би юу шүү? Тэр экспедиц чинь бол Эндрюсийн экспедицийн чинь зардлыг тухайн үеийнхээрээ бол байлдааны сонгоц авах хэмжээний мөнгө босгосон байдгийн шүү. Энэ бол маш сайн ураа илтгэгч. Хүнийг бол ерөөсөө тархийн эргэтл паналж чаддаг нөхөр байгаад байгаа. Жидэн дотор мань хүнд мөнгө өгсөн хүмүүсийн дотор хэн байдаг гэж Джон Д. Рокфеллер байгаа. Хэн байгаа юм? Стандарт Ойл байгаа юм. First National Bank байгаа юм. JP Morgan байгаа юм. Америкийн топ бичүүдийг очиод паналдаг мөнгө аваад экспедиц хүн байгуулсан юм баггүй. Чин нөгөө хоёудлын ордыг нээж хөрөнгө оруулсан хэн блэ? Чин Монголын анх дэлхий Америкт баруун таниулаа гэдгсэн чинь 100 жилийн өмнө Эндрюс айгүй том PR хийсэн юм шүү. Тийм шүү дээ. Манай хүн чинь гадаад Монгол гэдэг нэр төмөөг олон улсын эргэлтэнд оруулсан юм шүү дээ. Гадаад Монгол. Тий, Outer Mongolia гэж. Эндрюс хоёр дахь орж ирэхдээ алмас сайх зорилготой гэдэг ч байсан юм уу тэгээд? Үгүй алмасны тухай домог сонсоод тэгээд тэр Осборн гэдэг нөхөр дээр гүйчихэд тэр нь өөрөө Монголын говьос анх хүн үүссэн гэдэг онол гаргацсан юм байна шүү дээ. Одоо хоёулаа наадах чинь нот Монголд ийм домгүй байна. Байвал амьдар нь барьж байхгүй бол одоо юу гэдэг үлдэгдлийн нолыг гэдэг. Тэгээд Осборныг
одоо аргалж хөөцөлдөж жагаад тэр аяллыг зохион байгуулсан. Тэр санхүүжилтэд босгоход их туссан тэр Осборн л доо. Тэгээ яхаа аламсаач болоогүй л дээ. Тэгтээ үлэг гүрвлийн өндөг олсон. Тэгээ тэр үедээ бол амар том нээлт болж байгаа. Өөх юм чи үлэг гүрвлүү чи өндөгөөр үрждэг байсан юм байна гэдэг. Анхудаага. Нөгөө их замын ихэнд гээд нэг кино байдаг шүү дээ. Тэн дээр нэг хоёр Америк яваад нэг нөхрийг барьж ирчээ модонд хүлээд идэг шүү дээ. Өөрөөр тэрний ч алмас гэж юу ах вэ? Хөдөө хэрээр тэнж явж гал алмас шиг болцсон амтан байсан л байх л да. Тэр чинь энэ дээр тухай энэ түүхийн тухай байхгүй. Бас чиг бодиттой юм байна те. Бодиттой. Уран цагааны кино ч гэсэн тийм бодиттой үйл явдал өгүүлсэн л баг. Тэгээ 20 дугаар зууны ихээр чинь тэр том корпорациудын захирлууд чинь бас нэлээ ухаалаг хүмүүс юм байна. Тэгээ алмасны ярилд мөнгө өгнө гэхэр сайн юм те. Гэхдээ одоо тэр үедээ бол одоо Элон Маск нэг Марс руу юу буужуу харах гэдэг шүү дээ. Хүн явуулах гэдэг гэж яриад байгаа шүү дээ тий. Тэрэрхүү л сонсогдож ирсэн юм шүү. Нэг л монголч ер нь угаасаа баг хүн очиж үзээгүй. Их л алс хол бөглөө юу ч байгааг нь мэддэхгүй гэсэн мөртөө амар гоё түүхтэй. Тийм сонин улс оронд нэрээ тэнд юм байж магадгүй гэдэг. Тэр үеийн Америкийн кино урлагт бол айгүй их тийм юунууд байдсан шүү дээ. Одоо сюжетүүд ингээл Шамблын хаалга Монголын говьд байгаа олддгүй ямар юм ч үлээ Монголын говьд байгаа гэдэг тэнд л нэг ингээл нэг нууцлаг гэх гоё сони юмнууд байгаа гэсэн бодолтой. Ялангуяа 20-30 оны үеийн Америкийн одоо кино урлагт бол энэ чиг тусгалаа болсон байдаг. Зохиолч нар бас Монголын говь гэж нэг амар сони юм хадгалсан газар байгаа гэдэг. Тийм бодолтой байсан байхгүй. Тэгээд Эндрюс орж ирээд энэ хайгуул хийхэд Монголын засгийн газар энэ асуудлыг зүгээр ингэж чөлөөд таарч суужсэн. Тэсгэл тэр мандтай байсан юм уу ямар очирд? Эндрюсийн чинь эхний экспедиц нь 22 онд орж ирсэн. Ардын засаг манддсан. Тэгээд яг мэдээж Оросууд тэр чинь бас их сонирхож ажиглаж байсан. Одоо энэ 3-4 жилийн өмнө гарсан Mongolia документ ФСБ гэж Оросын одоо тагнуулуудын мэдээгээр хийсэн ном байдаг. Тэр номон дээр бол энэ Эндрюс гэдэг хүний экспедиц ирж чинь Монголын говь тийм юм хайж байгаа гэж чинь. Тэгээд энэ экспедицийг цуг явах хүнийх нь бүрэлдэхүүн бид нэг одоо монгол хэлтэй бүрээд ч юм уу нэг нөхөр оруулаа барилаа энэ гэдэг. Энэ ч бас тагнаад байгаа байхгүй. Манай засгийн газар бол эхэндээ бол ерөнхийдөө зөвшөөрлийн нөгөөд тэр экспедицийг явуулчихсан. Тэгээ дараа нь жоохон чангараад тэгээ эн чинь бас 3 дахь хийх гэж бас оролцсон хүн л дээ. Тэгээ тэгтэн зөвшөөрөл өгөөгүй тэр нь баг юутай холбоотой гэхлээр энэ хөрчөд очиод ингээд Монголоос олсон юмнуудаа зараад та нарт хэлэхгүй мөнгө олоод байна гэсэн нэг тийм утаас л явсан юм шиг. Нөгөөх нь бас зараад мөнгө олсон ч үнэт л дээ. Тэгээ ноёдлогын асуудал ч бас яг одоо 100 жилийн дараа адилхан шүү дээ. Монголыг мөлжөө өчлөө л гэдэг байгаас тэрээсээ. За одоо мөлжөөд явцсан юм уу, таниулсан юм уу? Тэр чи бас янз янзаар би ойлгохыг нэлээгүй шүү. Эндрюсийг хэлж шүү. Гэхдээ яг нөгөө энэ хүмүүсийн ард түмний угсаатны сэтгэл зүйчээр нэг тийм амар дэвшилтэй огцом өөрчлөгддөг үйл юм шиг шүү дээ. Ингээ анзарч байгаа тий. Тэр үед бас гатгаас шүткээс ийдэг Оросын тагнуулууд нь байгаад байна шүү дээ. Тэд нар чинь та нарыг ингээд байгаа шүү гэдэг ингээд бас хатгаас шүткээс хийгээл хийсэн байх л та. Одоо ч хийгээл байгаа л да. Одоо ч гэсэн хийгээл байгаа. Эхлээд ирсэн нөгөө жалхан цутагтаа дэлгэн хутагт уулзахад жалхан цутагт зөвшөөрсөнгүй гэдэг. За энэ үйл явдлыг жоохон дэлгэрүүлж яриул. Яг хизээдээ тэгээд Америктэй очиод тусламж гуйх асуудал амжуулсан байдаг. 1919 оны 10 сард явлаа гэд би түрүү дэлгэн дуртгал дээр ингэж байна гэд бичээстэй байгааг нь хэлээд өгсөн. Тэгээд тэр Чарльз Тейни гэдэг хэргийг түрүү маргаштай нуулзаад хүсэлтээ өгөөд тэ. Ингээд тэгээд хэн бодоо тогсон хоёрыг уулзахад жалхан зүйл бол нөгөө Америкийн талаас хариу хүлээж исэн үе таарад байгаа. Тийм учраас нөхөр богдод орж эхлэхээсээ санаа зовоод байна шүү дээ. Нэгнийхээ хариуг аваагүй гэж нөгөөрөө нь гүйгээд ордог гэдэг чи бас хөнгөн хэрэг болно шүү дээ. Тэгээд энэ хавар нь
Америкийн хаалган дахь худалдааны төлөөлөгч, хаалган дахь консул баха. Эберхард, Чарльз Эберхард гэж хүн нийслэл хүрээнд ирсэн баг. Тэгээ энэ хүн ирээд тэгээд энэ хүнд нөгөө тусламж гуйсан албан ёсны бичгээ манайхаа өгсөн баг. Одоо та нар туслаач гэж. Тэгэхэд Эберхард бол хэлсэн байгаа за одоо бид нар бол бодтойгоор тусалж чадахгүй шүү дээ гэж. Материалог гэж бүр материалог гэдэг үг хэрэглэсэн баг. Та нар материалог юм хараад хэрэггүй шүү гэж. За тэр чинь тэгээд ерөнхийдөө манай их стейтэст бол за Америкт туслахгүй байна гэдэг ойлголтыг өгч чинь гэсэн үг шүү дээ. Тийм учраас дараа нь 6 сард нөгөө ардын намын хэд чинь дахиад уулзахад тэгтээ дэлгэв утгатай биш. Тэгэхэд бол Жалхан цутагт Хатанбаатар Магсарж хоёртой уулзж байгаа. Энэ бол хүрээний ноёдын намын хоёр дарга ба шүү дээ. Нэг нь шаардлыг төлөөлсөн, нэг нь хардлыг төлөөлсөн хоёр дарга. Тэр хоёр даргатай уулзахад бол хин нөгөөдөл чинь юу яаж байгаа. Одоо энэ тухай хэрэгт богд эзэн таалалтай болсон. Манай улсын мандах хэрэгт энэхүү доод ардууд ба улаан Орос тус болох болоо хэмээсэн тул энэ цагийг хэлсэн байхаа гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр энэ хоёр ардын намынхантай уулзахдаа богдоос аль хэдийн зөвшөөрөл авцсан байсан гэсэн үг байна. Богд ч айлтгаад байна шүү дээ. Энэ доод ардууд хийгээд улаан Орос тус болгоно гэж. Ингээд энэ үеэс эхлээд нөгөө Америк руу хазааж исэн бодлого маань болоод улаан Орос руу эргээ явчихж байгаа юм. Өөрөөр тэгээд өөр сонголтгүй болчихлоо. Нөгөө өнгөрсөн түүх төр чинь түүхийн их сурвалжууд төр чи ерөөсөө их сурвалж байх үедээ одоо сурагчдууд дээр угаасаа бид нар сонголт алга тусгаар тогтнол л одоо ингээ Оросуудыг түшхөөс өөр арга алгаа улаан Оросыг гэж богд анханасаа тэгж тооцсон гэдэг юм байна тэгэл биш байх нь тий. Америк эн чинь 11 оноос эхлээл Англи Францыг эргүүлдэж үзээд за тэр хоёр хөдөхгүй юм байна гэдгийг ойлгоод магадгүй тэгээ манайхан судалсаар яваад эдгээр чи Оростой ийм гэрээтэй тийм гэрээтэй байна гэдгийг мэдчихсэн бах л да. Тэгэхээр тэр гэрээгээр юу хязгаарлагдаагүй цорын ганц их гүрэн чинь Америк байгаад байгаа байхгүй. Герман бол нөхөө хэл одоо залгаж байгаа бидрийг жоохон жуултахад тусал дэмжиж байгаа Оростой ч дай хийгээд шүү дээ. Тэгэхээр Герман хандахад бүтэл муутай. Тэгэхээр одоо Америк л үлдээд байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь Америкууд нь зарлан тунхаглахтаа бид нэр одоо ингээд колонийн даргалт байгаа хүмүүсийн тусгаар тогтнолыг ингэж харж үзнэ гэдэг ингэсэн байгаад л хэрэг учраа оршдог. Та түрүүний хэлсэн Чарльз Эберхард гэдэг Америкийн нэгдсэн улсын консул Монголд ирсэн, хүрээнд ирсэн гэд эн чинь зүгээр нэг юм за та нар биднэрт хандаад хэрэггүй шүү дээ гэдэг хариу өгөх гэж ирээгүй хэлэх үү. Тэгээд мэдээж уулзалтууд ил биш нууцл болсон байх. Энтэй холбоотой энэ баримт фактууд юу гэдэг юм. Ирсэн зорилго нь юу? Гүнж нөхцөл байдлыг судлах гэж ирж байгаа шүү дээ. Энд чинь нөгөө Шүшүжааны цэрэг ороод ирсэн. Энэ ер нь Японы нөхдүүд орчлоо шүү гэдэг хардлага Америкт төрсөн. Дээрээс нь нөгөө Жалханц чинь Бээжинд ирээд тусламж үзүүлээч гэд гуйдсан. Тэгэхээр ер нь энэ бодиттой юм юу байгаа юм? Энэ нөхдүүд ер нь ямар учиртай ингэдэг. Би түрүү гайхсан шүү дээ. Энэ монголчуудыг байлдах юм багсан чи байлцсангүй шүү дээ гэд гайхаад байна гэд гайхаад байсан гэд. Тэгээд энэ нөхцөл байдлыг судлах гэж ирсэн чинь нөгөөдөгтэй чинь манайхан уулзаад албан ёсоор уулзаагүй бах уу дэлгэв утгатын дуртгалд бол нэг тийм шүн дөлөөр хулгай зэлгийн шиг юм болж уулзсан гэд бичсэн байдгийг. Тэгээд Эберхардыг ирэхэд нь хэдийн тагнуулууд юу гэж зүгээр суугаав гэжтэй. Тэгээд манайхны өөрхий хулгай зэлгээр уулзж байгаа гэж бид л бодоод байгаа болохоос биш. Тэрчний хулгай зэлгээр уулзад болоогүй бах. Хятадууд нь бас бүгдийг мэдж лээсэн баг. Тэгээд яхаа энэ албан ёсны ийм бичиг өгчөж штэ та нарт надад туслаач гэдэг. Тэгтээ тэр чинь их өөр болчихж байгаа. Ягд үгүй л одоо Эберхардыг ирэхэд 20 оны хавар гэхэр чинь эн чинь хэн бичиг өгöd байгаа нь ойлгомжгүй болчих жоох. Ягдгүй л Монгол улсын засгийн газар гэж байхгүй шүү дээ. Автономи төрхий ус туулсан яттай нэг мөж болчихж байгаа шүү дээ. Бас нэг тийм асуудал үүсэж байгаа. Америкууд болохоор Монголын хэрэгт орох уу болох уу гэдэг нэг юм яваад байгаа. Ягдгүй л Америкууд бол нөгөө Японыг өрсөлдөгчөө гэж үзээд Японтой өрсөлдөх гэж бодоод байгаа хүмүүс шүү дээ.
ийм үед Хятадыг түлхэж болохгүй гэдэг майр суурь бас их хүчтэй байсан баг. Яг Хятадыг Японы эсрэг одоо фактор болгож ашиглах ёстой болохоос биш юу яахгүй түлхэж болохгүй. За тэгээд тэр дундаа Монгол бас болж игдэг. Ийм асуудлууд бас яригддаг байсан болт юм шиг байна. Ийм зөвлөгөөр орж ирсэн юм шүү. Таамаглал шүү. Эберхард мэдээж өөрийнх нь харьяаллын асуудал биш байх. Монголд Америкчууд иршгийг хамгаалах ч юм уу. Эсвэл бас нэг тэр үед нөгөө бороо өнгөрөнд орж ир бужигнуулахаас өмнө байна шүү дээ тийм үү? Өмнө. Бороо өнгөрөнд чинь намар ороод ирж байгаа. За. Тий, намар нь одоо намар нь ороод эн чинь 10 сард хүрээ анхны тогтолгоогоо хийсэн хүн шүү дээ. Тэгээд дараа нь 21 оны 2 сард эргэж хүрээ эзэлсэн. Тэгээд 10 сард энэ тогтолгоо болчихлоор нь Америкууд энэ ер нь хүрээнд байлдааны ажиллагаа эхэлчихлээ. Энэ ер нь аюултай юм болж шүү гэд хүрээнд байгаа иргэдэд татж авна гэд Бээжинд байгаа элч сайдын яамны за энэ Тэнгисийн цэргийн хошууч гэдэг юм макрудэр өдөр тулсан бүлэг гаргаж хүрээ рүү явуулсан баг. Тэгээд тэр бүлэг нь хурж ирээд 14 Америк, 2 Англи, 11 Орос, 3 Чех иргэн авч буцсан гэдэг. Энд байгаа хүмүүсээ татж авч штэ. Тэгээд элдэх хуудсанда Монголд байгаа Америкчуудын төлөөлөл бол бүр чамгүй бодиттой том болсон байх шүү гэж мэдээлсэн баг. Чи 14 Америк худалдаа 8 арилж магадгүй тагнуул байх л та бас тагнуулын ажиллах хийж исэн л баг. Тэгтээ тийм хүмүүс бий болчихж байгаа хгүй пүүс худалдааны газрууд бий болоод тэгээд энэ нөгөө нэг намнан сүрэн сайн уу яхаа намнан сүрэнгээ зүүдэх болсон гүптил гэж нөхөр нь шүү дээ. Тэр чинь хүрээнд байгаад байгаа. Эдрийг буцахт нь явахгүй болчихж байгаа. Тэгээд ингээ хүрээний тухай мэдээ өгөөд ийм болж гин ингэж гин тэгж гин гэд Бээжинд хэлцээдийн ямдаа мэдээ өгöd байгаа. Тэгээд энийг Польшийн нэг дөрвөгч Фридрих Осендовский гэж нөхөр эн чинь хүмүүс бурхад бабууч чөтгөр гэд гадаад Монголын тухай дурсамж гэдэг номоор их алдарт гарсан нөхөр шүү дээ. Энэ хүн чинь би Бээжинд суугаа Америкийн дипломатуудад мэдээ өгдөг байсан гэд номон дээр бичсэн баг. Тэр байтугай борон өнгөрөн Монголын засгийн газрын сайд нар хийгээд борон өнгөрөн өөрөө Америкчуудтай холбоо тогтоохыг надаас хүсдэг байсан гэдэг. Тэгэхээр ер нь Америкчуудтай холбоо тогтоох сонирхолтой нөхдүүд бол хүрээгээр дүүрэн байгаа. Тийм байна. Тэгтээ Америкууд нь бол бороо өнгөрнө итгэхгүй байна. Яг гэвэл энэ нөхөр чинь Семеновын засгийн газарт одоо Семеновын нэг хэсэг байсан хүн шүү дээ. Семенов чи Японы мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж дагуурын засгийн газрыг байгуулсан этгээд гэж Америкууд үзэж байгаа. Энд чинь яг хүрээнд орж ирсэн хэсэг нь тодорхойгүй ч гэсэн Монголын хэлд авч орж ирэхэд 40 хүнтэй Япон морин хороо цуг явсан гэсэн бас нэг тийм мэдээ өгдөө. Тэгэхээр энэ Японууд ингээд цэрэгтэн цуг яваад хахаар Америкууд бол энэ Японуудын явуулга байна гэж үзэн штэ тий. Тэгээд ийм юмнууд болж исэн баг. Тэгээд эн чинь юунод манай тал болохоор зэрэг эн чинь борон хүргээг 10 сарда ирсэн. Тэрнээс жоохон өмнөхөн 9 сард энэ нөгөө Швед худалдаач Ларс ирсэн юм шиг хүрээнд. Тэгэхээр мань хүнээр дамжуулаад үгүй энэ Хятадтай зуучилж өгөөч гэсэн хүсэлт бас явуулсан баг. Тэгээ энэ хинний нэрийн өмнөөс явсан сайн ойлгомжгүй. Тэгээд энд нь ч хариу өгөх одоо завдал зайч болоогүй. Тэгээд хүрээнд бүүн буудалсан байлдаан болоод бижигний хөвцөн. Ийм л юм болсон байгаа юм л да. За ингээ бороо өнгөрн гарлаа 1921 он шинэ засгийн газар байгуулагдлаа. Одоо ингээд Америктэй харилцах харилцаа эсвэл сонирхол байхгүй болж эхлэх үү? Эсвэл улам өөр байдлаар өрнөх үү? Өөр байдлаар өрнөж байгаа юм. Яг гэвэл нөгөө гүптил гэдэг нэг тагнуул би ярьсан шүү дээ тий. Тэр чин нэг юуны бороныг хүрээ чөлөөлсөний дараа монголчуудын их стэйцийн захидал гэдэг юмыг аваад Бээжинд ирж байгаа. Тэгээд туслаач гэсэн яг л нэг тийм агуулгын тийм захидал байгаад байгаа хөөхгүй. Тэгээ энийг нь Америкууд хүлээж аваад тэгээд ийшээ нэг консул томилоод нөхцөл байдлыг нь очиж үнэлье гэсэн шийдвэр гаргасан байгаа. Тэгээд
Эн чинь 4 сарын 1-нд Америкийн төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр энэ хаалганд суугаа Америкийн консул Сэмюэл Скобин гэж хүнийг хүрээ рүү явж нөхцөл байдлыг үүсгэсэн баг. Тэгсэн нөгөө юунд Монгол бөөн байлдаа эхэлсэн. Нөгөө хүрээнээс цугцсан гамингуудын араас борооны цэрэг илдээстэй за тэгээ яахт дардын журам цэрэг төр засгийн газрыг байгуулчихсан тий. Ингээд бөөн байлдаан болоод байсан учраас Скобин явж чадахгүй байсаар угаад 8 сард Монголд ирж байгаа. Ардын засаг ялаад ерөөсөө сарч болоогүй хад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр сонирхол байгаа биз? Итгэвтэй сонирхол байгаад байгаа. Тэгээ яг ерөнхий сайд бодоотой уулзаж Америкийн тал дахиж харилцаа тогтоох хүсэл тавьсан байна. Өмнөх нөхрийн даалгавраар Скобин Монголд ирлээ. Тэгэхдээ ардын засгийн газар байгуулагдсаар гаруухан дараа ирлээ. За ямар зорилготой ирсэн гинэ? Скобин бол хүрээнд болж байгаа хэрэг явдлыг үнэлэх. Жирээс ингэж бужигнчихсан шүү дээ. Борон байж байгаад борон гарч яваад ардын засаг байгуулагдаад тэгээ очиг ихэр нөгөө дайн дэжинтэй байж байгаад үнэлгээ хийж болдгоо. Тэгээд 8 сард нөгөө байлдааны үйл ажиллагаа дууссаны дараа мань хүн ирж байгаа. Тэгээ ирээд уулзсан чинь бодоо ерөнхий сайд болчихсон. Бодоотой уулзсан чинь бодоо Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөч хүрээнд консул байгуулаач хятадтай харилцахад зуучилж өгөөч гэсэн 3 хүсэлт. За. Мань хүнд тавьчихж байгаа байхгүй. Энэ зүгээр ч бас бодоо зүгээр тавих юм шиг байгаа. Тэр юм бас томчуултайгаа зөвлөлдсөн юм харагдаад байгаа.